Тимот номын цуврал хичээлээр та бүхэндээ эргэн уулзшагаадаа баяртай байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа үргэлжлүүлээд энэ удаа 1-р Тимот 6-р бүлгийн 3-аас 10-р ишлэлийг хамтдаа үзсгээе. За тэгэхээр энэ хэсэгдэр мөнгөний тухай гарч байгаа. Нэгэн их сургуульд судалгаа хийсэн байна залуучуудын дунд. Тэгэхээр энэ янз бүрийн үндэстний маш олон залуучуудын дунд яавал хамгийн аз жаргалтай амьдрах вэ гэсэн дээрээ судалгаа хийсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл юу таныг хамгийн аз жаргалтай болгох вэ гэж. Тэгэхээр энэ судалгааны үр дүнд бараг 80-аас дээш хувь нь мөнгө гэж хариулсан байна. Мөнгөтэй байх юм бол их мөнгө олох юм бол хамгийн аз жаргалтай байж чадна гэж. Тэгэхээр зөвхөн энэ цаг үеийн залуу үеийнхэн маань биш. Ер нь бүх цаг үеийн хүмүүс магадгүй мөнгө бол хүний амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгодог хамгийн чухал зүйл гэж бодсоор ирсэн. За мэдээж мөнгө бол хүний амьдралын гол чухал хэрэгцээ. Гэхдээ мөнгө хизээч биднийг аз жаргалд хөтэлдэг, бидний амьдралын утга учир болдог тэр зүйл бол биш юмаа гэдгийг өнөөдрийн энэ хэсэг бидэнд тайлбарлан өгч байгаа. Тэгэхээр бид бас яг л Тимот шиг залуу тийм ахлагч бас пастор байх үед Паул шиг багш нар маань үргэлж бидэнд зааж сургаж захидаг байсан зүйл маань 3 зүйлийн тухай үргэлж ярьдаг байсан те. За энэ 3 зүйл дээр л маш их анхаарлаа хандуулж байна шүү. Хамгийн чухал зүйл удирдагч хүний хамгийн анхаарах ёстой чухал зүйл гэж. За тэрний эхнийх нь бол мэдээж мөнгө байсан. Мөнгө болон санхүүг зөв сайн итгэмжит зарцуулж явна гэдэг бол маш чухал шүү. Хамгийн том сорилт бас үүнийг дагдаг гэдэг тухай ярьж ирсэн. За дараа нь мэдээж яг эсрэг хүсний хувьд эрчүүдийн хувьд бол эмэгтэй хүнтэй харилцах харилцаа бол маш болгоомжтой байх ёстой гэдэг энэ зүйлийг заадаг гэсэн. За тэгээ гурд нь бол яг эрх мэдэл, хүн эрх мэдэлтэй болж ирэх үед бардан болдог. Тэм учраас эрх мэдлийн менежменттэй энэ зүйлийг аягүй сайн хийх ёстой шүү гэж. Энэ гурван зүйл дээр маш их зааж сануулж ясныг үргэлж сандаг. Тэгэхээр энэ хэсгээр Паул ч гэсэн залуу удирдагч Тимотед хандж чимээ маш чухал сургамжийг өгч байгаа байхгүй. Тэгэхээр яг үйлчлэл гэдэг бол би нэг удаа ингэж ботсон. Үйлчлэл гэдэг бол яг юунтай адилах юм бэ гэж. Тэгээ бид нэг баг байхад ээж маань ингээд дэлгүүр яваад ирээ гэж мөнгө өгдөг байсан. За тухайн үед дэлгүүр явахдаа бид нар 3 төгрөг, 5 төгрөг. За хамгийн ихдээ 10 төгрөг л авч явдаг байсан. За тэгээд ээжийнхээ өгсөн мөнгөөр тухайн үед талах сүү. За тэгээд гэртээ хэрэгцээтэй байгаа яг ийм зүйлүүдийг чи аавн шүү гэд бичээд өгдөг байсан те. Тэгээ мөнгө аваад дэлгүүр явах үед замд маш олон сорилттой таардаг байсан. За заримдаа тухайн үед бол нөгөө мөнгөө дээрэмдүүлэх гэдэг асуудал гардаг байсан. Тэрнээс санаа зовно. За мөн замд явж хахад хүүхдүүд ингээд нөгөө задгаа мөнгөөр мөнгөдөж тоглодог те. Тэгээд сайн азтай явах юм бол мөнгө олох боломжтой гэсэн үг. За тэгээд дэлгүүрт очих юм бол мэдээж ингээд юм авахаар нөгөө мөнгөнөөсөө гаргаж байгаа нэг ундаа аваад уучмаар санагддаг. За тэр үед бид нар марожин буюу айскрим аваад идчих юм уу те. Тэгээ маш хөлсдөг байсан учраас ямар нэг юм авчмаар тийм сорилт өөрөө хэлвэл байдаг байсан гэсэн үг. За ингээ ямарсан дэлгүүр очиод ээжийнхэн загсан юмнуудыг аавн заримдаа их хөлсдөг учраас ингээ нөгөө худалдаж авсан талхныхаа бараг талын нэдээд сүүнийхээ бараг талын уугаад очдөг ч юм уу. Эсвэл мөнгнөөсөө ямар нэг юм ингээд авчдаг тэр үе байсан. Эсвэл яг л үнэхээр ээжийнхэн загсны дагуу энэ бүх асуудлууд, сорилтууд бүх зүйлийг даван туулаад яг л ээжийнхэн авах гэсэн зүйлийг итгэмжтэйгээр аваад гэртээ ирэх үед яг ингээд нүүр бардам орж ирдэгтэй. За ээж ингээд захиас чинь биелүүлсэн шүү гэж. Тэгээ яг энийг бодоход ер нь бол яг үйлчлэлийн амьдрал яг энтэй адилах юм болов гэж. Бурхан аав маань биднэрт тодорхой хэмжээний мөнгө өгөө. За чи энэ зүйлийг хийш шүү. Энэ зүйлийг хийгээд ирээрээгээд биднийг илгээж байгаатай адилхан. За энэ ганцхан мөнгө биш. Энэ бол бидэнд өгөгдсөн цаг хугацаа, энэ бидэнд өгөгдсөн талант, бидэнд өгөгдсөн эрүүл мэнд гэдэг бүх зүйл байна. Тэгэхээр Бурхан бидэнд юу өгсөн түүнийг эргүүлээд биднээс итгэмжтэй байхыг шаарддаг тийм үү. Тэгэхээр Бурханаас авсан тэр зүйлийг бид нар яг итгэмжид сайн нярав шиг түүний алдрын төлөө, түүний хаанчлалын төлөө зориулна гэдэг маань яг бидний үйлчлэлийн
амьдрал юм болов гэж одоо үргэлж надад тэгэж бодогддог те. Тэгэхээр өнөөдрийн энэ хэсгээр Паул залуу удирдагч Тимотед чи мөнгөний хувьд маш болгоомжтой байгаараа. Мөн нөгөө талаас мөнгөний талаар чи чуулганыхаа хүмүүс сайн зааж хэлж өгөөрэй гэдэг тухайд өгүүлж байгаа. За мөнгийг хайрлна гэдэг маань те мөнгөнд шунан дурлна гэдэг маань ямар хор хөнөөлтэй юм бэ гэдгийг энд 3 зүйлээр хэлсэн байна. За эхнийх нь мөнгөний хайр гэдэг бол бидний амьдралд ялзарлыг бий болгодог юм гэсэн. Тэгэхээр тухайн үеийн одоо Эфес гэдэг бол одоо янз бүрийн хуурамчтай гаж буруу номлолын тийм хот байсан. За энд байсан олон шүтэнүүд бол хүнийг одоо мөнгөтэй, баян, аж аргалтай болгодог, зугаа цэнгэрлэг өгтлэн дагуулдаг тийм шүтэн байсан. Тэгэхээр Израильчуудын хувьд Баал гэдэг шүтэн болтой. Баал гэдэг нь эд баялагтай болгодог. Баал гэдэг нь эзэн гэсэн утгатай. Баал гэдэг нь нөхөр гэсэн утгатай. Тийм ээ. Тэгэхээр энэ шүтэнд л одоо бүдэрч байсан гэдгийг бид нар Библийн түгээс санаж байгаа тийм. Тэгэхээр энэ бүх хуурамч шүтэний Эфесийн хуурамч шүтэний газрууд бол энэ хуурамч шүтэнүүдээ одоо жижиг том янз бүрийн хэлбэрээр хийгээд тэрийг худалддаг. Одоо яг нэг алтан мөнгөн бурхан худалддаг гэдэг шиг энэ бизнес бол маш их хөгжсөн одоо тийм байсан. Энүүгээрээ эргээд мөнгө олдог тийм байсан. Тэгэхээр энэ эргээд харах юм бол одоо католик шашны хувьд те тэд нар Ромын сүмийг барихын тулд мөнгө хэрэгтэй болсон учраас тэд нар бүр сүүлдээ авралын баталгааны тэр хуудсыг хүртэл зарж эхэлсэн байдаг шүү дээ түүхэнд. Тэгэхээр мөнгө их төлөх юм бол чи аврагдсан гэдэг тэр одоо баталгаа бичгийг гэртээ авдаг. Тэр битгийл аль хэзээ одоо те үхчихсэн хүний хойноос мөнгө төлөх үед тэр авралыг авах. Одоо ийм хэмжээний ялзарлыг одоо тухайн үед католик шашин болон одоо бусад газруудад одоо байсан гэдгийг түүх харуулж өгдөг. Тэгэхээр мөнгө гэдэг бол альва хүн за тэгээд альва ихтгэл үнэмшил альва одоо гэр бүл ч юм уу те газрыг ийхүү ялзралд авчдаг зүйл юм шүү гэдэг тухай эхний ээлжинд сануулж байгаа. За тэгээд энэ хэсэг дээр юуны тухай өгүүлж байгаа вэ гэхээр мөнгөнд те шунан дурлаж мөнгийг хайрлах биш харин чи байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх талаар өгүүлж байна. Тэгээ Паул жишээ авсан хуучин гэрээний те хүн энэ хороод нүцгэн ирээд нүцгэн буцдаг юм энэ хороогоос юу ч авч явж чадахгүй гэж. За бид нар сайн мэдж байгаа Христ итгэлд алдарт бизнесмен одоо Джон Дэвисон Рокфеллер те. Тэгэхээр Рокфеллерыг өөд болох үед нь нэгэн сурвалжлагч түүний санхүүгийн хүнээс ийм асуултыг асуусан. Тэр одоо тэ энэ их хөрөнгөө яасан бэ? Өөрөөр хэлбэл юуг тэр одоо авч явсан бэ гэдэг юм уу? Одоо хэдий хэмжээний одоо мөнгийг өөртөө үлдээсэн бэ гэдэг тийм асуултыг асуусан гэдэг. Тэгэхээр энэ үед одоо Рокфеллерийн санхүүгийн хүн түнд юу гэсэн бэ гэхээр he left it all behind. Тэр бүгдийг нь орхиод юу ч авалгүйгээр явсан гэж. Тэгэхээр Рокфеллерийн хувьд түүний амьдралын философи бол үнэхээр итгэл үнэмшлийнхаа дагуу 11 болон өөрийнхөө хөрөнгө мөнгөөр одоо бурхны ажлыг хийхэд тэр бүх анхаарлаа хандуулж ирсэн гэдгийг бид нар сайн мэдж байгаа. Тэр Рокфеллерийг яг одоо маш алдартай бизнесмен болж асар их мөнгө олох үед нь бас сурвалжлагч асуусан байдаг те. Одоо ч гэсэн Шикагогийн их сургуулийн танхимд бол яг энэ одоо ярилцлагын сонирн бол байж идэг гэж. Тэр энэ дээр Рокфеллераас асуусан байдаг те. Юу таныг баян болгосон бэ? Та эцэг эхээс ямар өвийг авсан юм бэ гэж. Тэгээ үндэ бол Рокфеллерийн эцэг эх нь баян байсан учраас тэр тийм баян болсон одоо юм бол биш ба. Рокфеллерийн хувьд бол би ээжээсээ одоо 3 зүйлийг л өвлөн авсан юм а. Нэгдүгээрт нь миний хүү бүтэнсээ өдөр болгон цуглаанаа таслахгүйгээр цуглаандаа сайн яваарай. Хоёрдугаарт нь пастрийнхаа үгийг үргэлж сайн сонсож дагаж байгаарай. А гуравт нь чи 11-гээ итгэмжтэйгээр өргөөрэй гэж. Энэ 3 өвийг авсан учраас энэ итгэл маань намайг хамгийн одоо баян болгосон юм а гэдэг зүйлийг хуваалцсан байдаг. Тэгэхээр еврейчүүдийн хувьд одоо раббигийн сургуультай, рабби буюу одоо манайхаар бол пастор гэж сургуугтэй. Рабби одоо багш нар одоо болох тэр шалгалтын дотор нэг юм үзүүлэлт байдаг. Тэрний юу гэхээр рабби болох хүн бол ямар ч нөхцөл байдал сэтгэл хангалуун байхад бүрэн суралцсан байх ёстой гэж. Тэгэхээр
Паул яг энэ зүйлийг те Филиппон чуулган одоо Филиппон захидал дээр бичсэн гэдгийг та бүхэн санаж байгаа тийм. Би ямар ч нөхцөлд би одоо сэтгэл хангалуун байж сурсан юм аа. Би одоо элбэг хангалуун байж үтсэн, дарчиг байж үтсэн, бүхэл нөхцөл байдлыг байж үтсэн гэдэг энэ зүйлийг бол хуваалцсан тийм. Тэгэхээр ялангуяа тэгвэл рабитай адилхан пастор хүн болно гэвэл яг энэ нөхцөл байдал бас Паултай адилхан суралцах хэрэгтэй юм болов гэж. За хоёр дахь зүйл маань мөнгө гэдэг бол яг эцэстээ хүний амьдралыг те одоо буруутгах юм бол те хүний амьдралыг тэр зовлонд авчдаг, сүрүүлдэг тэр зүйл юм аа. Мөнгөний тэр шунлаас болоод хүмүүс түмэн зовлонгоор өөрийгөө сүлбсэн юм аа гэж энэ хэсгээр гарч байгаа. Тэгээ Европын нэг зүрх зүг байдаг те. Мөнгийг эзэмшиж чадж байгаа бол энэ бол окей зүгээр байна. Харин мөнгөнд чи эзэмдүүлж байгаа бол энэ бол одоо асуудал юм а гэж хэлсэн тийм. Тэм учраас эндээс мөнгө бол сайн зарц харин маш муу эзэн юм а гэсэн тэр үг хүртэл бол энтэй бас холбоотой гэсэн үг. За тэгээ гурав дахь зүйл маань энд Паул юу хэлж байгаа гэхээр мөнгө бол биднийг Бурханаас холдуулдаг. Биднийг итгэлээс маань холдуулдаг тэр зүйл юм а гэж жишээ татан энд одоо өгүүлж байгаа тийм. Тэгэхээр Библи бидэнд хэлэхдээ бид хизээч хоёр эзэнтэй байж чадахгүй. Одоо нэгийг нь хайрлаж нөгөөг нь үзэн ядна. Тэгээ нөгөөх нь мөнгө болон Бурхныг бид нэ зэрэг хайрлаж одоо тэдэнд зэрэг үйлчилж чадахгүй гэдэг тэр сонголтыг бидэнд тавьж өгсөн байна. Тэгвэл яг энэ сургаалыг сонссон 12 дагалдагчийн нэг болох Юдас 30 мөнгөн зоосоор Иесусыг худалдсан. Тэр хуучин гэрээний хуулийг бид нар хараад үзэх юм бол үхэр ч юм уу ямар нэгэн амьтанд мөргүүлж үхсэн хүний одоо нөхөн төлбөр болгож 30 мөнгөн зоосыг өгдөг байсан. Тэгэхээр ийм л үнээр одоо Юдас те Иесусыг худалдсан энэ зүйл одоо Библиэлд бидэнд санаж олон үлдсэн байдаг. Тэгэхээр яахан аргагүй удирдагч хүний хувьд за зөвхөн удирдагч гэлтгүү одоо те итгэгч хүний хувьд мөнгө санхүүгийн хувьд Бурхны өмнө итгэмжит зөв байна гэдэг бол маш чухал зүйл гэдгийг энэ хэсэг бидэнд харуулж байна. Тэгээ өнөөдөр Монголын яг нөхцөлийг бид нар харах юм бол чуулганы үйлчлэлийн хувьд харах юм бол санхүүгийн хувьд хараахан чуулган бид нар бас бие дааж амжаагүй. Магадгүй санхүүгийн хувьд бид нар бас хараат байдал байдаг. Ямар нэгэн байдлаар бид нар дутагдах, гачигдах зүйлүүд байсаар байх нэг талаас тийм үү. Тэгэхээр энэ дээр бид нар үнэхээр Бурханаас бид нар сайн хөдөлмөрлөж яг нөгөө business as mission гэдэг шигтэй Паул заримдаа майхан ойж исэн гэдэг шиг бид нар яг санхүүгийн хувьд бие даах тэгээд Бурханаас тэр одоо санхүүгийн ёроолыг бид нар авч үйлчлэлээ үнэхээр одоо сайн хийн гэдэг бол бидний хувьд бол маш чухал даалгавар байгаа. Өнөөдөр Монгол чуулган санхүүгийн хувьд бие даана гэдэг бол маш чухал зүйл. Тийм учраас чуулган итгэгчд маань 11-ээ сайн өргөжтэй санхүүгийн хувьд бид нар бие дааж Бурхны ажлыг хийнэ гэдэг бол маш чухал зүйл. Хоёрдугаар эргээд нөгөө талаас бид нар харах юм бол энэ санхүүгийн одоо ивэлийг авах үедээ өөрөөр хэлбэл бид нар гачигдах үеэсээ илүүгээр те бид нар одоо энэ санхүү мөнгөтэй болж эхлэх үедээ яг л Паулын хэлсэн энэ зүйлийг үргэлж дахин санаж бид нар анхаарах ёстой болов гэж. Тэгэхээр бид нар мөнгийг биш харин Бурхныг хайрлаж итгэмжтэйгээр бидэнд өгөгдсөн тэр санхүү тэр Бурханаас өгөгдсөн тэр ёроолыг Бурхны хаанчлалын төлөө, Бурхны алдрын төлөө зориулдаг байхын төлөө. Тэгээд өнөөдөр Монгол чуулган бид нар зүгээр нэг ёроолийн сав буюу Бурханаас ёроолыг ямар нэгэн зүйлийг аваад цуглуулад байдаг, цуглуулгууд биш. Харин ёроолийн сууг байж түүнийг дамжуулан Бурхны хаанчлалын төлөө үйлчилдэг тэр нэгэн байхыг эзний нэрээр хүсэн ёроож байна. За ингээд дараагийн хичээлээр үргэлжлүүлэн Тимот номоо хамтдаа сурцгаая.